Уучлаарай. Сайн байна. Ой. Уучлаарай. Гэрээсээ гарлаа хитгэн хүм хойлхин. Ямар мэргэжлэр юу н ажилладаг эсвэл сурдаг вэ? Одоо олон сайр цагаар сурдаг. Олон сайр цагаар сурдаг. Одоор ажил хайжаа. Ямар мэргэжлэр? Сурдаг байсан одоо. Спортын сэтгүүлчээс сурж байгаа. Тэгээд ер нь бол 3 дахь курсээсээ болцсон юм. Би IT-ийн чиглэлээр ажилладаг. Инженер. Би одоо сурагч. Ер нь цаашдаа ямар мэргэжлэр явъя гэж боддог вэ? Ер нь бол биологи чиглэлээр биологи технологи, үндэс технологи. 10 жил. 10 жил юм уу? Мэргэжлээ сонгосон. Ер нь барилгын инженер болъё гэж бодож байна. Эрсдэж хуулийн зөвлөх. Одоо Ажиллаж байгаа. Энэ мэргэжлээ сонгоход нь хэн хамгийн их нөлөө үзүүлсэн бэ? би өөрөө өгсөн. Яагаад таштай? Ер нь яагаад сонгосон? Юмны гаргалгаа болох айгуу гоё урамтай байдаг. Тэгээд тэр нь нөгөө хуульчин нэг юм бодит үнэн гэж байгаа. Тэгээд асуудал гэж байгаа тэндээсээ гаргалгааг нь олж байгаа шүү дээ. Тэгээд миний гаргасан гаргалгаа ер нь бол нэг талтай хуультай байгаа зөв учраас тэр нь айгуу урамтай байдаг. Таны карьер сонголтод хэн хамгийн их нөлөө үзүүлсэн бэ? Өөрөө л юм болов? Яагаад бас сонгосон бэ? Яг олон сайрцаагаар сурдагчсан маркетингийн мэргэжилтэй. Сонирхлоороо тэгээд маркетинг сонирхол. Тэр талаараа чадвартай болохоор Өөрөө нэг сакс тоглоом өмчтэй байсан. Нэг саксаа өмчдөг байсан болохоор тэгээд тэр лев нөлөөлсөн баг та. ах манай ах ирээдүйтэй мэргэжилтэй гэж хэлж байсан. Ангийн багш. Юу гэж бас нөлөөлжсэн бэ? Тухайн үед нэг IT дөнгөжний гарч ирсэн юм болохоор тэгэл багш нөгөө тэр талаар мэдээлэлтэй байж тараад тэгээ санал болж байсан л та. Хобби бол IT тал руугаа байсан. Тэгээ яг нарийн мэргэжил дээр бол ах цагтаа зөвлөж байсан. Тэгээ ер нь яг суралцж явах явцад бас нөө дадлах их боломж ч юм уу эсвэл ажлын байр үнэхээр олдцтой байсан бай. Яг манай мэргэжлийн хувьд бол ажлын байраас та харилцаатай байдаг шүү дээ. Тухайн үед жоохон хэцүү байсан. Тэгээ Монголд нэг эдгийн компани байсан л та. Тэр нь айгүй юу яасан. Цагийн ажил бол айгүй хэцүү. Одоо ч яг цагийн ажил үнэ хэлээ таадаг. Тэгээд ер нь бол тий хайгаал явж байгаа. Тэрийг бол илүү гоё нээлттэй байгаасаа илүү олон багаас өгтөмжтэй байгаасаа. Би нэг өмнөөсөө хууль төгссөн. Тэгээд босод сургууль яваад юм мэдгүй байна. Манайх бол ер нь гайгүй байдаг. Дадлага хийхэд бол би тэд нөгөө чиглэлээ сонгох юм бол нөгөө газрууд ер нь сургуультай холбоотой газрууд бас нэлээд байдаг болохоор тэр талаар бас санацсан. Тэгэхээр та бас нөгөө залуучууд маань ялангуяа нөгөө буруу мэргэжлээ сонгоод мэргэжлээрээ ажиллах байх ч юм уу те. Ер нь ингээд тийм асуудлууд айгүйх гэж байгаа шүү дээ. Энэ тал дээр та ямар зөвлөгөө өгөх хүсдэг вэ? Харин тий ер нь бол тий чи үнэхээр юунд дуртай юм, юу чаддیں۔ Юунд авьяастай юм. Тэр талаараа л илүү сонгох хэрэгтэй юм шиг санагдсан. Тэрнээс одоо тренд болж байгаа юм мэргэжилгээд сонгочдөг. Дараа нь ажиллахаараа тэрэн дээрээ өөртөө жоохон хүндрэлтэй ажилладаг тий. Тэгэл би ажилгүйд хийх гэж боддгоо штэ. Мэргэжлээ зөв сонгочвол тэгэл ажил хил байгаа даа л дагаад бай. Одоо жишээл манайх ихтэл одоо байнгын тийм ажилтнаа хийдэг. Тэгээ тим компани зөндөөл байгаа. Та муус төгссөн гэсэн үү? Монгол Улсын их сургуулийн карьер хөгжлийн үйлчилгээний тухай та сонссон уу? Сонсч ирсэн. Гэхдээ төгснөөхөө дараа л бараг сонссон баха. Тийм. Ер нь айгүй гоё үйлчилгээ одоо ш нэг оюутнуудад хэрэгтэй те. Та бас энэ тухай юу гэж боддог вэ? Амар хэрэгтэй л гэж бодож байгаа. Жохон эрт мэдсэн бол тэгээд төгснөөхөө дараа мэдсэн болохоор жоох харамсалтай л. Тийм. Тэндээс ялангуяа тэгээд нөгөө нэг ажил дээр анх удаа ажил хийхэд чинь амар олон асуудал гардаг шүү дээ. Тэгээд тэрнтэй холбоотой мэдээлэлүүд авч болох. Ер нь цаашдаа ингээд карьер гэдэг чинь амар том зүйл болохоор амар хэрэгтэй юм л гэж харсан да. За тийм сонссон. Тэр ер нь танд ямар үйлчлэг шиг санагддаг вэ? Хэрэгтэй санагддаг уу? Өөрөө яаж үзег болохоор сайн мэдэхгүй лээ. Сонирхож үзег болохоор. Гэтэ амар хэрэгтэй л ах яаж утсан. Ямар гоё юм бэ? Тань гоё байгаад ер нь танаас сургууль бас ийм байсан бол хэрэгтэй байх байсан бэ? Энэ хэрэгтэй ер нь бол сургууль болгонд байгаасаа л гэж бодож чинь тий. Айгүй эн чинь яг л оюутны одоо яг толгонцоо асуудал шүү дээ. Одоо нөгөө Монгол Улсын их сургууль оюутнуудад зориулаад нөгөө карьер хөгжлийн үйлчилгээгээд үзүүлж байгаа юм. Тэгээ тэр нь болохоор ингээ оюутнуудад CV-гээ бичгээс нь ахуулаад нөгөө бусад компанитай харьцахад нь тусалдаг байхгүй. Тэгээ ер нь иймэрхүү үйлчилгээнүүд та хэрэгтэй гэж боддог вэ сургуулиудад? Ер нь харин чиглүүлэх үйлчилгээнүүд бол зөндөө ирдэг шүү дээ. Монгол Улсын их сургууль чинь одоо ингээ карьер хөгжлийн үйлчилгээтэй байхгүй. Тэгээд нөгөө оюутнуудад зориулаад одоо юу гэдэг нь цагийн ажил олох эсвэл дадлага хийх боломжуудаар хангах компаниудтай холбож өгдөг. Иймэрхүү үйлчилгээ хэрвээ танаас сургуульд байсан бол танд бас хэрэгцээтэй байх байсан уу? Ямар санагдаж байна? Бас хэрэгтэй л юм байна тий. Хичээлхэн ажгаар тий янз бүрийн нөгөө орлоготой ч юм байна гэдэг бол хэрэгтэй л биш санагдаж байна надад. Баярлалаа. Харах нуртай би